Тавцаа миний YouTube channel Тавцаа морил. Өнөөдөр бараг хамгийн олон хүмүүсийн үзмээр байгаа видео байж магадгүй. Би өнөөдөр та нартай зөв үгсээр бодно. Жинхнээсээ. Одоо ингээд цөрөө удаа бодохдоо би зүгээр энэ хэсгийг ингээд юу болгож удсан штэ. Ингээд жоохон бордон ингээд энэ аяар тавиад. Гэхдээ өнөөдөр би энэ одоо ингээд ургацсан хэсгээ цагаан болгохыг хичээн болгох гэж бодно. Тэгээд амар олон хүмүүс надаас байнга одоо ингээд би YouTube channel-ыг эхлүүлснээс хойш амар олон хүмүүс ингээд чи яаж үсээ цагаан болгох юм бэ? Юу хэрэгэлтэн яаж боддог ингэж асуусан. Тэгээд өнөөдөр би та нартай цаг бодъё. Тэгээд одоо ингээ амар муу гэрэлтэй байгаа дуучлаарай. Та нар ингээ харж байгаа миний ингээ өмнө суудаг шиг ингээ тийм гэрэлтэй биш. Зүгээр ингээ миний өмнөх видеонууд дээр шиг яг л манай шведэд энэ одоо ингээ заажаар. Яг л шведэд нар амар хурдан доош бодог. Тэгээд одоо цаг 4 болж байна. Тэгээ нар юусаа байхгүй. Харахгүй бараг. Тэгээ би ингээ гэрэлнүүдээ асаацсан жоохон. Тэгээд юу гэрэлтэй болохгүй тийм болохоор зарим видеонууд одоо зарим бичлэгнүүд иймэрхүү гэрэлтэй байхах өгөл болохоор тийм болохоор тэрийг дуучлахгүй гэж. Гэхдээ одоо явахтай. За өөр юу хэлэх гэжлээ. Тэгээ зөндөө удаан ингээ бичлэг гаргаагүй дуучлаарай. Гэхдээ одоо би энэ 7 хоног ингээ бичлэг гаргаад тэгээ дараа нь тогтмолоор бичлэгнүүдээ гаргахыг хийж байна. Тэгээд бичлэгнүүдээ санаа байвал хэлээрэй. Ямар бичлэг үзмээр амар олон хүн болгон ингээд яг өөр бичлэг үзмээр болохоор жоон төвчээртэй бас байгаарай. Заримдаа би ингээд влогууд гаргаад, заримдаа будагны бичлэгүүд гаргаад, тэгэл заримдаа ийм тийм гаргаад, тэгэл зарим хүмүүс нь зарим бичлэгүүд нь таалагдахгүй магадгүй. Гэхдээ ингээд ерөнхийдөө бүх төрлийн бичлэгийг гаргахыг хийж байна. За эхэлцгээе. Тэгээ миний нэг эхлэхээс өмнө би нэг юм хэлэх ёстой. Тэр нь бол миний одоо ингээ өнөөдөр хэрэглэж байгаа бодгонууд, миний яаж хэрэглэж байгаа юмнуудыг би яг ингээ зуураа гэж хэлмээргүй байна. Яг бол эн чинь бас амар үсийг гэмтээдэг. Миний хэрэглэж байгаа юмнууд та нарын үсэнд ингээ таарахгүй ч магадгүй. Би үсээ ингээ амар олон жил будаж ирсэн болохоор ямар бодгонууд хэрэглэх ёстой, тэгээд яаж хэрэглэх ёстой гэдэг барыг мэднэ. Гэхдээ би бас мэдгүй. Би ингээ будах болгондоо хаяа ингээ боддог байхгүй юу? Ингээ будах болгондоо өнөөдөр ямар болох вэ? Тэгээд ийм мөнгөтэй яг ингээ баталгаатай болгож чадахгүй. Ямар болох гэж би дандаа боддог. Тэгээ одоо ч гэсэн би ингээ будах юм бол ямар болохыг мэдгүй байна. Тэгэл болсон юмнаас нь харж байгаа л тэгэл илүү гоё болохыг хичээгээл тэгсээр агаал дажиг болцдог. Гэхдээ ингээ миний хэрэглэж байгаанууд та нарын хүсэнд ингээ таарахгүй ч магадгүй шүү. Тийм болохоор яг ингээд миний хэрэглэж байгаануудыг хэрэглэх гэж би хэлэхгүй. Гэхдээ амар олон хүмүүс ингээ яаж үсээ боддог ингэж асуусан болохоор би хийж байгаа шүү. Гэхдээ намайг юу н битээ дуураарай. Өсчөн дээр очивол илүү дээр ах гэж бодож байна. За, ямар ч байсан эхлэе. Амар хэм яриад байна. Муу гэрэлтэй юм чинь би жоохон нойл ороод биш тийш ингээд сайн гэрэлтэй газар руу явах гэж байна. Тэгвэл би ингээд бас муу гэрлэнд өөрөө ингээд үсээ сайн харсахгүй. За мөрчсөн миний үс одоохондоо ийм байгаа. Мэдгүй хэдэн сантиметр ургасан 4-5 сантиметр ургасан гэж магадгүй. Би ер нь үсээ ингэж их ургуулж байгаагүй. Би барин 2-3 см болохоор нь бууждаг гэсэн. Гэхдээ одоо би сая ингээд нэг хэсэг будахгүй гэж бодсон байсан байхгүй юу? Будахгүй энэ үсээ ургуулна гэж бодоод. Үгүй би үсээ сая тэмцэн явахынхаа өмнө будах гэжсэн. Тэгсэн чинь амжаагүй. Тэгээд баахан будагнууд авцсан. Тэмцэн явахынхаа өмнө будчихгуудаа дахиад нэг нэлээд сар будахгүй гэж бодож ирсэн. Ер нь ингээд үсээ ингээд ургуулад энэ харин ингээд яг одооных шиг байгаа шиг ингээд ургуулъя гэж бодож ирсэн. Тэгсэн чинь ингээд би баахан будаг авцсан. Тэгээд тэрийг хэрэглэж чадаагүй. Тийм болохоор одоо нэг сүүлч удаа будаад тэгээд үсээ жоохон амраа гэж бодсон. За эхлэхээр ямар юм байна. За би ямар ч гэсэн юуныхаа бодлого өмсөдөг. Үсээ бодохдоо хэрэгэлдэг бодлого.
муу подолгын өсөө бодохдоо муу подолгын өмсөх болохгүй шүү. Тэгвэл подолгоч мох болж байна. Ялангуяа ингэ супра хэрэглэх юм бол амар мох болж байна. Та нар одоо миний өсөө боддог подолгыг хар. За энэ миний өсөө боддог подолг та нарт түрүү удаа үзүүлсэн байж магадгүй үзүүлэх гэж байна. Энэ нь бол зүгээр цэнхэр подолг гэсэн. Тэгээд би өсөө буцааргаад ингэ супра ингээд супра цараад юм болов. Өсөө бодохдоо өсөө ингэ супратах юм болов л штэ. Өсөө угаахгүй өсч амар хэртэй байх юм бол хамгийн сайн. Яг гэвэл өсөвд хэртэй тослог байх юм бол хамгийн сайн. Яг гэвэл тослог байх юм бол өсөж ингээд хуйхаж гимтэхгүй. Супра ингээд арсан дээр тавих юм бол бас арсыг түлдэг. Тийм болохоор ингээд хуйхаа сайн хамгаалах хэрэгтэй. Тэгээ миний ус амар тослог гэж би бас хэд оног тослог байгаа. Гэхдээ би дээрээс нь coconut oil хэрэглэнэ. Хуйхаа хамгаалах гэж. Хуйх гэдэг чинь толгойн арс үстэй. Толгойн арс. Тэрийг хамгаалах гэж coconut oil хэрэглэнэ. Энийг хаан чамаг авчулдаг хаан. Coconut oil гэж байгаа хатуу. Тэгээ гарын дээр ингээд өрөөд авах юм бол тослог болчтой. Энэ одоо ингэ зүгээр хуйханд үсэндээ биш бүхэл үсэндээ биш зүгээр хуйханд л болов төрөхөр. Үсэндээ төрөх юм бол ингээд супрачан илүү ингэ муу үйлчлэн. Тэгтээ хуйхаа хамгаалах амар чухал. Тэгээд би бас ингээд өмнө зөндөө хэлжсэнээр би юу гэдэг лээ. Professional гэдэг ч юу гэдэг лээ. За professional өсчин биш. Төрлийн өсчин биш байж байгаа. Би одоо ингэ professional өсчин биш тийм болохоор миний хэлж байгаа юм буруу байж магадгүй. Би зүгээр өөрөө ингэж хийдэг. Тэгээд өсчингүүд үзэж байгаа юм бол баг над руу уурлах хэлхөө ингээд амар буруу юм хийж магадгүй. Энэ зүгээр надаа ингээд үйлчлдэг юмнууд болохоор би хийж байгаа. Тэгээд би бас ингээд өсөө бод хоолондоо ч юм ингээд би дандаа шин юм дандаа туршдаг болохоор яг ингээд бас тогтмол юмгүй би дандаа ингэ шин юм туршдаг болохоор тэгэл шин даа туршдаг. За эхэлцгээе. Яг гэрэл амар муу надад таалагдахгүй. За ямар ч байсан өргөжлүүлээ. Миний хэрэглэх супра болвол би сайн ямар супра хэрэглэх юм бэ? Ийм хоёр юм хэрэгтэй. Надад хоёр төрлийн супра байхгүй юу? Нэг нь энэ. Энийг би зөндөө удаа хэрэглэж байсан. Тэгээд энийг ч би зөндөө удаа хэрэглэж байсан. Аль нь илүү сайн гэдэг сайн хэлж мэдгүй. Гэхдээ би ямар ч энийг хэрэглэх гэж бодож байна. Тийм болохоор энийг хэрэглэе. Тэгээ би одоо ингээд oh my god миний камерны цэник дуусаад. За би John Bach буцаа бичээ за. Миний камерны батарей дуусаад. Би баруун 2 цаг цэнэглээд. Тэгээ 2 цагийн хүлээгээс суулаа. Одоо ямар ч хэлээ. Үгүй би ингээд 4 бөөрн хиймээр ботмаа. Биш болдоор одоо ингээд 4 хуваад ботмаа. Тэгээд бодган харуулъя. Супрага. Одоо ийм нэг саунд дотор хийн. Хэлж энийг хийн. Би 2 бодгаа бодно. Дараагийн энийг дээрс нэмнэ. Би сүүлд хийзээ өсөө бодлоо. Би сүүлд 8 сард өсөө бодсон. 8 сарын дундуур өсөө бодсон. Дараачих нь ийм powder. Энийг дээрээс. Тэгээ энэ 3 юмыг холбоод болгоомжтой байхгүй болохгүй. Бэлэг өмсөх ёстой. Би бэлэг авчихж нэг халаад. Гол супрача бас ингээ арс марс амар хөөрэ олохтой тэгээд амар түлдэг. Тэгэхээр боломжтой. Тэгээд сайн холоод энэ powder-рууд ингээ сайн тараагаад юм сайн холоод. Тэгээ өмнө би ингээд юм дээр балсам хийдгээс балсам ангишруулагч хийдгээс баггүй одоо ингээд супран дээр. Тэгээд дараа нь ингээд миний сонссноор
Тэгэх юм бол сопраныхаа ингээд хүчийг илүү муу болгоно. Цаавруулагчийн илүү муу болгоно гэх юм уу? Гэдэггүй. Тэгээд ямар ч байсан тэгэхээр болцсон гэж одоо анх удаа тэгэхгүй юм болж байна. Иймэрхүү. За би бэлээ өдрий. Нэг иймэрхүү эсгэлэл нарийн хаан харж байгаа гэдэг. Энэ төлөж хаард болох. Төлөвлөлөө. Нара. Нэг жагаад. Энэ үсээ дээр авчиж. За би ингээд үсээ бодож байхдаа би подкаст сонсно. Тийм болохоор та бүхэн хэмэрэхгүй. Би гялс үсээ бодохгүй бол ингээд нэг хэсэг нь бодсон юм чинь нөгөө одоо ингээд бус хэсэг рүү ингээд хурдан очихгүй бол энэ одоо ингээд эхэлж бодсон хэсэг нь үйлчлээд эхлэх юм чинь хурдан ажиллах хэрэгтэй. Гэхдээ яаралтай биш. Ингээд бүр амар яарцаа дутуу хийж болохгүй. Бүх газруудаа ингээд жигд тавихыг бодно. Би ингээд хаяа ингээд зарим харахгүй газараа ингээд бодож модчих юм бол зарим газар ингээд дутуу харахж мөрөгчтэй. Тэгэж ерөөсөө болохгүй. За. Shit. Одоо зүгээр ч юм уу. За. Det är faktiskt väldigt snällt om att få flytta fram tiden för inspelningen idag och det gick bra. Ja, och jag ser ju att du har fått en bränna. Gumman, brännan den är här. Är det... Och den är nog här för att stanna tror jag. За бүхөөсөө бодоод дуусчлаа. Тэгээд одоо үсээ нэг юу бодож байна. Тэгээд супраар будсан байхад ингээд супра хурж болохгүй хурчих юм бол ингээд үйлчлэхэ болчихно. Тийм болохоор юугаар араа уутаар ч юм уу. Гэтэ бас ингээд нэр будааг өсөг байна хараацаа юу яахгүй бол будааг өсөг байж болохгүй. Тийм бол ингээд харуулж байна. Би чихний хандлага бүр амар болоод ингээд бодож байгаа. Мартаад яг чихний хандлага бүр хавхаар босдсон цуцгаа. Одоо супра хөрөхгүйгээд хатаахгүйгээд ийм уутаар ороочно. Супра ингээд бүр халааж болохгүй. Супра ингээд бүр халчих юм бол ингээд юу яагаад гэхэл
буслаад эхэлнэ. Тэгээ супрач буслах юм бол хүсэж шатаагаад тэгээд өсч унана. Тийм болохоор би өмнө ингээд юу хэрэглэдэг гэсэн. Ийм төмрөн урд. Одоо ийм тэгтээ төмрөн байдаг шүү дээ. Хоол ордог. Тиймар хэрэглэдэгсэн. Тэгээ тийм хэрэглэх юм бол амар хална л та. Тэгтээ миний ус унжсэн болохоор би одоо ингээд зүгээр утаад гаргаж байгаа. Тэгээ тэр төмрөн юм чинь амар халаад болохоор амар халуун болж байна. Тэгээд супран буцлаа. Одоо ингээд барьж үзсэн бол амар халуун. Амар халж эхэлж байна. Тэгээ нэг цаг байлгана. Тэгтээ цагийн өмнө ингээд жоохон бас ингээд хараад юу болж байна? Гайгүй байна уу? Гайгүй болох юм бол ингээд илүү их давж болно л доо. Тэгтээ ингээд ямар ч цаг байлгана. За, тэгээ цагийн дараа уулзъя. За, яг нэг цаг болчлоо. Тэгээд цааны задлуудыг миний бодлоор гэж супран үйлчилсэн болвол супран ингээд цагаан өнгөтэй болохгүй, гой өнгөтэй болохгүй. Супран зүгээр цааруулна. Хүсэйг тэгээд цааруулж байгаа юм чинь боор, шаргал, шар. Одоо ийм гой өнгөнүүд биш. Тим өнгөнүүд дээр ингээд одоо тийм левелүүд дээр ингээд очдог гэх юм уу? Яаж тайлбарлах вэ? Гэтэ ямар ч гэсэн одоо ингээд амар шар харагдана. Бүр амар шар. Эсвэл амар шаргал. Хэр сайн үйлчлэнээс би сайн мэдгүй. Одоо ингээд гараад үзэн. Тэгээ ингээд шар байх юм бол сайн. Шар цагаан байх юм бол сайн. Шар шаргал байх юм бол тэгэл дундуур одоо ингээд жоохон тод гэсэн үг. Тэгээд шаргал байх юм бол тэгэл бүр тод. Одоо ямар левел дээр ноцсон гэдэг нь одоо хаана. Тэгээд супраныхаа дараа хүснээ буудаг хэрэглэн. Тэгээд буудаг нь одоо шар байх юм бол буудаг нь илүү сайн ороод цагаан болгоно. Ингээд шаргал байх юм бол буудаг нь арай бага ороод ч юм уу ингээд тод бор ямар өнгө мэдгүй. Ингээд тод шар өнгө мэдгүй. Гэтэ ингээд буудаг нь ингээд хүсийг гоё харагдуулна. Буудаг биш тонер завч юм. Амар хүтэн дараад. Амар шар. Шар шаргал. Миний бодлоор амар шар шаргал байх. Би ямар ч зэнийг угаачаад ирээ. Тэгээ угаахтаа зүгээр юу хэрэглэнэ. Ус. Тэгээд болохгүй ангижруулагч шампунь хэрэглэхгүй шампунь арай хурцтаад ингээд өсөн дараа муу. Тийм болохоор жоохон зөөлөн ангижруулагч тэгээ ус. За би гэвчээ ус. За энэ гээд дараасаа харах юм. Тэгээд одоо ингээд жоохон өөр өмнөд орчмаар яг л би өмнө ингээд мага байж байгаа. Яг л өмнө ингээд би хүсээ бодож исэн болохоор одоо тэр өнгөнүүд нь бас ингээд гараад супратсан гэж байна. Тэг ингээд жоохон сонирхолтой болчихно. Гэтэ би одоо энийг ч угаагаад ямар өнгөтэй ингээд нийт ямар өнгөтэй болохыг хараад ч юм уу тэ хүсээ бодож хамгаалах гайг болчихно. Гэтэ бас за дараа хийж хүсээ угаатай тэгээ дараа нэр. За уснаас гараад ирлээ. Энийг задлж үзүүлье. Амар шаргал тэгээ шар амар олон өнгөтэй болцсон байгаа шүү. Ингээд өмнө хэлчихье. Би өөр ингэж байгаа. Тийм болохоор тав. Сайн минут. Шар. Тэгээ жоо улаан шаргал ч юм уу. Нэг юм хөнгөтэй болсон байгаа. Гэхдээ зүгээр одоо ингээд будааг байгаа юм чи угаасаа ийм байх ёстой. Дөнгөж супратцсан юм чи ийм байх ёстой. Ийм тонер хэрэглэнэ. Би энэ тонерыг хизээч өмнө хэрэглэж байгаагүй. За бачаар би нэг хүсэн дээр юм зөөхгүй. За одоо миний хэрэглэх будаг тонер болов ийм би нэг өмнө хизээч хэрэглэж удаагүй тийм бол өнөөдөр хэрэглээд үзье. Тэгээ болохгүй бол би нэг хэрэглэдэг өмнө нэг видеон дээр үзүүлж байсан. Тэр өнөөдөр алдаг байхгүй юу. Тэгээд бүр болохгүй би маргааш тэрийг аваад бодно. Гэхдээ өнөөдөр ямар ч энийг хэрэглэж үзье.
Ийм тонер өгсөнд ингээд муу биш болохоор тийм амар муу биш болохоор брашыг ингээд яг хаана түрхэх яаж түрхэх нь хамаагүй. Тэгээ ерөнхийдөө ингээд өнгөө ингээд жигт болох юм чинь хэрэгтэй газруудад түрхэх юм. Тэгээ бас хэрэггүй газруудад ч их түрхэж болно. За одоо энэ бүр хэдэн хоногийн дараа яагаад гэвэл би сүүл нүг өсөө бодсон шүү дээ. Тэр өнгөөр тэгсэн чинь ингээ бас амар ойр болсон. Тэгээ муу гэрэлтээсэн болохоор би бичлэгээ тэндээ дуусгацсан. Тэгтээ тэрнээс хойш ингээ дахиж будаагүй. Тэгтээ өнөөдөр одоо хэдэн хоногийн дараа би өсөө ингээ хэдэн хоног өсөө жоохон юу яагаад хамраагаад тэгээд одоо дахиад нэг будна. Тэгээд ямар болсныг харуулъя. Уун алт ажиг болно. Тэгэхээр зарим газрууд нь ингээд жоохон өнгөний ялгаатай болсон гэх юм уу. Энэ хэдэн оны жоохон уурсан. Ус тийм болохоор ингээд тэнд нь харгаа ингээд гэтээ энэ хавар ингээд жоохон боор шар. Ингээд тэгээд энийг одоо бодно. Гэтээ ингээд ерөнхийдөө амар цаавар болсон. Тэр нь амар сайн. Тэгээд энд харж байгаа энэ жоохон энэ хэсэг нь жоохон өөр өнгөт болсон. Тэгээ өнөөдөр миний хэрэглэх бодог бол энэ Mood гэдэг юм ээ. Би өмнө үзүүлсэн. Mood гэдэг брендинг 102 номер 102. Тэгээ би энийг найруулсан байна. Би хоёр ширхэг хэрэглэнэ. Найруулсан. Тэгээ эхэлцгээе. Би бас coconut oil төрсөн байгаа гэсэн дээ. Үсэндээ гэж ингээ хургана. Яг л энэ 3 level цааруулдаг. Үсэг тийм болохоор John Socrata гэсэн үг. Яахан тохиол багч юм тийм. Одоо би ямар ч үсээ бодоод тэгээд ямар болсныг маргааш өдөр үзүүл. Би нүрээ бодоод гоё болгон бодвол би маргааш өдөр үзүүлээ. Нүрээ бодоод бүх юм амтлаад үсээнд үдээд тэгээд үзүүлээ. За, одоо би нэг цаг байлгана. Тэгээд цагийн дараа аваад уулзъя. За, нэг цаг болчихлоо. Нугаалгын машин асраад болохоор жоохон хаан дуутаж байгаагүй. Тэгээд нэг юм хүн тоо байна. Энийг одоо ууж үзэн. Тэгээд гоё байх юм бол би маргааш үсээ хатааж агаад гоё ялгаж агаад харуулъя. Муухай юм бол одоо харуулгаа. Тэгээд дахиад маргааш бодож магадгүй. Тийм хавуулахыг тэгээд маргааш юм уу жоо мэдээд. Тада! Миний үс юм болсон. Өнөөдөр дараач өдөр нь тэгээд би үсээ эндүүдсэн байна. Эндүүдсэн байгаа. Одоо ингээд миний үс одоо ингээд 100% гоё болоогүй. Гэхдээ ингээд миний хувьд энэ болсон энэ result нь зүгээр. Жишээ нь одоо ингээд харах юм бол зарим газар жоохон шар биш, яг шар өнгө гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ингээд жоохон өөр өнгөтэй бор ингээд энэ цагаан өнгөтэй биш жоохон бор дуу шаардсан өнгөтэй
Тэгтээ ингээд дайжгүй харагдчихвэл зүгээр. Миний хувьд одоо ингээд иймэрхүү байх юм бол дайжгүй харагдаж байна. Надад ингээд зүгээр байна. Энэ зарим хэсэгт жоо шаардуу. Гэтэ ерөнхийдөө ингээд дайжгүй болсон. Энд чинь ингээд угаагаад ингээд чирнэлээ ягаа ангишруулалт биш ангишруулалт шампу хэрэглээд байх юм бол өнгө нь ингээд ерөнхийдөө ингээд нэг болчин тэгж жагаад тэгтээ би надад тэгээд ийм байгаа таалагдж байна. Тэгээ би бүх ингээ хэрэглэсэн продуктаа энэ доор бичжээ. Тэгээд хармаар байвал хараарай. Тэгтээ миний хэлснээр би танд ингээ навчиг хүсээ бод гэж хэлэхгүй яагаад гэвэл өсч унах магадaltaй. Тэгээ энэ ингээд сайн муу юм уу гэдэг нь би хэлж чадахгүй ингээд одоо өсөнд ингээд сайн муу юм уу угаасаа муу бах спрей амар их ингээд гэртээ хэрэглэж болохгүй. Тийм болохоор би танд одоо ингээд ер нь ингээд үсээ цагаан болгомоор нөө шар болгомоор байвал ерөөхдөө өсчин дээр очиж хийгээрээ тэр нь илүү амрах. Уу тэр нь илүү өсөнд чинь сайн бах. Би ингэж хийдэг. Яг бол би хэдэн жил үсээ буудсан болохоор би яаж ингээд ерөөхдөө ямар юм яаж хэрэглэх юм бидэн. Тэгтээ бас би ингээд хэрэглэснээс болж миний үс ингээд унсан штэ. Одоо ингээд буруу хэрэглэснээс болж би ингээд мэдсэн мөртлөө ингээд буруу хэрэглэсээр агаад ингээд буруу гэж ингээд хэрэглэсээр агаад тэг миний үс амар уртэж агаад ингээд ийм богино болсон. Тийм болохоор бас тийм риск байгаа шүү. За энэ видеог амар олон хүмүүс хүлээсэн. Тэгээд та нарт таалагдсан байгаасаа та нарын мэдмээр байгаа юмнуудыг би үзүүлсэн байгаасаа дараач видеон дээр уулзцгаая. Маргааш уулзцгаая. Би маргааш бичлэг хийгээг байгаа тийм болохоор одоо юу гинэ гэж бодвол та нарт ингээд бодол санал байвал комментнд бичээрэй. Ямар видео үзмээр юм гэдэг. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, коммент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас зүгээр үзэж олно. Тэгээд маргааш уулзцгаая. Баярлалаа.